안녕하세요. 난 설마입니다. 또 만나서 반갑습니다. 자, 9-р хичээлрүү хэдүүлээ орж ирж байна. 최고과. Одоо бид нэр тоогоо олж чаддаг болсон шүү дээ. За, ингээд өдөрөө хичээлд орцгоё. За, юу багшны нуудад нь авчирсан байна гэсэн чинь За, цагийн мэдээллийг дамжуулна. Дээрээс нь одоо юу гэх одоо өгөөсгөх одоо хэлбэр рүү бас орж ирнэ гэсэн үг ахна. За тэгэхээр ерөнхийдөө багш нь цагийн мэдээлэл гэхээсээ илүүтэйгээр бид нар цагаа үзсэн шүү дээ. Ханши, түүши тэргээ үзсэн байгаа учраас багш нь энэ дээр ерөнхийдөө тэдээс тэдэн хүртэл энэ төр гэсэн юу бай дүрм авчирсан байна. За дээрээс нь үйл үгэн дээр яаж өгөөсгөж болдго юм бэ? Бид нар нөгөө нэг нэр үгэн дээр өгөөсгөж чадаа шүү дээ. Исага анимнида тэргээ тийм ээ. За яг тэрийг бид нар одоо бас одоо үйл үгэн дээр хэрэгжүүлж үзье. За ингээд бүгдээрээ бас өгөөсгсөн хэлбэртэй болох нэ. За Бүтогажи. За бүтогажи гэдэг маань ерөнхийдөө ямар нэгэн цаг хугацааны эхлэл ба төгсгөлийг хооронд нь хэлж өгдөг ийм дүрм байгаа. Тэндээс тэр хүртэл гэсэн утгатай. За тэгвэл хэдүүлээ шууд жишээ өгүүлбэрлээ орж ирээ да. Ерөнхийдөө дүрм маань аюу тийм тодорхой амархан дүрм байгаа. За 한국어 수업은 몇 시부터 몇 시까지 해요. Одоо бид нар 해요 дүрм үзсэн шүү дээ. хэлцээний энгийн хэлбэрлээ орж ирсэн байна тийм ээ. За тэгээд 오전 9시부터 오후 2시까지 해요. 오후 2시까지예요. 자, нэг 있었나? 오대수문 9цагаас өдөөс хойш 12 хүртэл би хичээлдэг хийдэг гэж ойлгож байгааз за ингэж орж ирнэ гэсэн. За тэгвэл 언제 수업을 해요? 언제 해요? 희제 хийдэг юм бэ гэж асуусан тийм ээ. За тэгсэн чи 월요일부터 금요일까지예요. 월요일부터 금요일까지 해요. За гэх шигээр ярина гэсэн. За ингээд ерөнхийдөө бидний дүрм маань айгүй ойлгомжтой байгааз. За тэгээд бид нар юусан бэ? Аль хэзээний мэдсэн байгаа. 월요일 мэднэ, 금요일. За нэгтгэс 5 дахь хүртэл хийх гэж байна тийм ээ. Нэгтгэс 5 дахь хүртэл бид нар одоо энд байгаа тасгалуудыг солонгос хэлний хичээлийг хийдгээ гэж та бүхэн яах нь ойлгож болно гэсэн. За дараагийнхыг нар хэдүүлээ. 언제부터 게임을 해요? 언제부터 게임을 해요? 자, нэг ясандаа энэ дээр юу гэж орж ирнэ гэхээр бүтогажи гэдэг хоёрыг хооронд нь салгаж бас өгүүлбэрт оруулж иж болдгоо гэсэн үг. Хооронд нь өгүүлбэрт салгаж орж иж болно гэсэн үг байна тий. За тэгэхээр энийг ясандаа энэ дээр ингэж байна. 어제 저녁부터 게임을 해요. Чи хизэнээс тоглоомоо тоглож байгаа юм 게임 тоглоом байх нь тий. тоглоом тоглоод байгаа юм гэсэн чи өчигдөр оройноос ахуулаад тоглосон. Мөн үү? За бас ийм хүүхдүүд байгаа тий. За тэгэхээр яасан? 영화를 몇 시까지 봐요? 밤 1시까지 봐요. 기너가 хэдэн цаг хүртэл үзэх юм бэ гэж асуусан байна те. хэдэн цаг хүртэл үзэх юм бэ? 까지 учраас. Тэгсэн чинь 밤 шүн 1 цаг хүртэл үзнэ гэж хэлсэн байна тийм ээ. 1 цаг хүртэл үзнэ. За хоёулангийн хэрэглээ дахиад нэг оруулаад ирье да. 오전 9시부터 오후 1시까지 시험을 봐요. 오후 1시까지 시험을 봐요. 시험 шалгалт байх нь тийм ээ. Шалгалт үзнэ, шалгалт өгнө гэсэн утгаар ярина гэсэн. За 봐요 гэдэг маань үзэн харна гэсэн утгыг илэрхийлж байгаа боловч энэ удаад нь өгнө гэсэн утгыг бас илэрхийлнэ гэсэн үг. Ялангуяа шалгалтын урд орж ирэх юм бол 시험을 봐요 гэх юм бол шалгалт өгнө гэсэн утгыг бас илэрхийлж орж ирдэг шүү. За та бүхэн энэ дээр анхаарах нь. За дараагийн бид нар үгийг харъя да. 몇 시부터 몇 시까지 점심을 먹어요. хэдээс хэдэн цагийн хооронд хоолоо идэх юм бэ гэж байгааз өдрийн хоолоо идэх юм бэ. За тэгсэн чинь 12시부터 1시까지 점심을 먹어요. 12시부터 1시까지 점심을 먹어요. гэж орж ирж байгаа гэсэн. За тэгвэл 몇 시부터 몇 시까지 일을 해요. 몇 시부터 몇 시까지 일을 해요. 자,
хідэн цагаас хідэн цагийн хооронд ажилладаг вэ? Ажиллаа хийдэг вэ гэж орж иж байгаа. За тэгсэн чинь 오전 9시부터 오후 6시까지 일을 해요. 자, гэж орж ирнэ гэсэн. 자, 이 시간이다. 교실에서 2시부터 4시까지 숙제를 해요. 2시부터 4시까지 숙제를 해요. 교실에서 юу вэ? Тэгэхээр нэг өсөндөө би ангита 2 цагаас 4 цагийн хооронд хичээлээ хийдэг. Юу гэдэг? Гэрийн даалгавраа хийдэг. Энэ хүүхд юу вэ? Ямар сайн хүүхд вэ те? Амар сайн хүүхд. За, та бүхэн хэдэн цаг одоо татлах хичээл хийж гинөө? Хэдэн цаг татлах хичээл хийж гинөө? За өсрөөдөг 4 цаг хийж чадах уу? За 4 цаг ингээд тогтмол суугаад хичээлээ хийж чадж гинүү уу юу? Өөртөө бас юу таах вэ шүү. За багшийн хувьд гэх юм бол нэг хичээл гаргалаа. Тэрэн дээр та нар нэг 2 цагийн бэлтгэл сургалт хийх хэрэгтэй. Дээрээс нь юу илээ? Есэв, буксав гэдэг зүйлүүдийг бас хийх хэрэгтэй. Тийм ээ? За тэрийг бүгдөө санаачлаараа хийх хэрэгтэй. Ялангуяа видео хичээл учраас илүү та бүхэнд хүртээмжтэй хүрэх бололцоо бас байгаа. Тийм учраас та нар тэрийгээ бас ашиглаад өөрийгөө шахаад дайчлаад ажиллаарай. За дараагийн дүрэн маань юу вэ гэхээр ан гэдэг дүрэн байгаас үүсэх хэлбэр гэсэн үг. Нэгэсэндээ гүй гэж одоо би үүсгэж байна гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө хоёр янзаар хэлэгддэг байгаа энэ дүрэн маань. Нэг нь болох юм бол үйл үгийн урд нь ан гэж орж ирэх юм бол хоошоо тэр чигээрээ үүсгээ явчихдаг гэсэн үг. За үйл үгээ биччихэд хойно нь төгсгөлийн хэлбэрийн жианта гэдгээр төгсөгчих юм бол энэ бас үүсгдэг хэлбэр болно гэсэн үг. Хоёр янзаар хоёулангаар нь бичдэг байгаа. За хэдүүлээ харъя. 좋다, 비싸다, 깨끗하다. тэмдэгнэр үйл үг хоёул орж ирсэн байгаа. За тэмдэгнэр үйл үгийг хэдүүлээ хувиргаж үзье да. Яасан бэ? Хоёр янзаар хувирсан байна тийм үү? 안 읽습니다. 오케이. 안 줍니다. өгөхгүй тийм ээ. За тэгээд 안 축구합니다. Би хөлбөмбөг тоглохгүй тий. За тэгэнгүүтээ 안 좋습니다. Би дургүй. Би тийм гоё биш байна надад гэсэн үг тий. За тэгээд юу вэ? 안 비쌉니다. үнэтэй биш ээ. 오케이. За тэгээд юу вэ? 안 깨끗 합니다 гэх юм бол цэвэрхэн биш ээ гэсэн утгатай байна тийм ээ. Цэвэрхэн биш ээ. За анзаарч байна уу хүмүүс? Үйл үгэн дээр гүй гэж орж иж байгаа боловч тэмдэг нэрнээр орж ирэх юм бол биш гэсэн утга санааг илэрхийлэх нь байгааз биш. Окей, ингэж ойлгох нь. За тэгэхдээ бас дахиад нөгөө нэг манай яг үндсэн одоо үйл үг ч юм уу тэмдэг нэр ч юм уу энэ хоёр маань аль нэг нь орж ирсэн тохиолдолд энэ хоёр маань өөрөө сөрөг утгатай үг байлаа. Сөрөг утгатай үг байлаа гэхэд бид хэдүүлээ одоо энэний ан гэдэг урд нь оруулчих. Тэгэх юм бол энэ маань автоматар нэмэх болдог гэсэн үг. Нэг ясандаа бид нар сүргийг сүрэгтэй харьцуулах юм бол нэмэх болдог шүү дээ. Яг тэр нь явагддаг гэж ойлгож болох байна. За тэгэхээр энэ дээр ерөнхийдөө ихэвчлэн дандаа эерэг үгнүүд байгаа учраас дандаа сүрэг утгаар гарч ирж байна. За тэгээд писада гэдэг үгийг харж байгаа хүмүүстээ писада гэдэг нь үнэтэй гэсэн утгатай үг байна те. Писада үнэтэй юм аа гэсэн утгыг илэрхийлнэ. Тэгэхээр би 안 비싸요 гэх юм бол юу вэ? Үнэгүй юм байна штэ, хямдхан юм байна штэ гэж ойлгохоор байгааз. Тэгэхээр ерөнхийдөө бид нар сүрэг мэдээллийг эерэг болгох утгатай гэж бас юу вэ? Тим ичэдийг бас ашиглаж авах хэрэгтэй болж байгаа гэсэн үг шүү. Энэ бас амар та бүхний мэдж явах ёстой зүйлийн нэг байна гэсэн үг. За, 읽지 않습니다. уншихгүй хойноос нь оруулж иж байна тийм үү? За, 주지 않습니다. өгөхгүй. За, юу вэ? 축구하지 않습니다. 홀보먹 тоглохгүй. 자, 좋지 않습니다. 좋지 않습니다. юу вэ? дургүй байхгүй болчихж байгааз. 좋지 않습니다. 안 좋습니다. 좋지 않습니다. дургүй байхгүй. 자, тэгэнгүүтээ 비싸지 않습니다. үнэгүй байхгүй гэсэн утгатай болж байна. За тэгэнгүүтээ юу вэ? 깨끗하지 않습니다. цэвэрхэн биш юм байна тий. За цэвэрхэн биш юм байна. За цэвэрхэн биш ээ, дургүй биш ээ, дуртай биш ээ. Тэгээд юу илээ? үнэгүй биш ээ тий гэх шигээр орж иж байгаа. За үйл үг нь тэмдэг нэрэн дээр иймэрхүү байдлаар орж ирнэ гэсэн. За тэгвэл энэн дээр нь багш нь 안 읽어요 болж байгааз 안 읽어요. Одоо нөгөө нэг юу вэ? Бидний энгийн хэлбэр рүү орж ирж болно гэсэн үг. 안 줘요. 안 줄 거예요.
안 좋아요, 안 사요, 안 비싸요, 안 깨끗해요. 읽지 않아요. Одоо хойноос орж ирэхдээ яасан. Шууд нөгөө нэг 안타 гэдэг үгнэр чинь хуурна гэсэн үг байна тийм. 읽지 않아요, 주지 않아요, 축구하지 않아요, 좋지 않아요. 비싸지 않아요, 깨끗하지 않아요. гэх шигээр ярина гэсэн. За, окей. За, энэ хүртэл окей яд багш нь жишээ өгүүлбэр авъя. За, жишээ өгүүлбэр харъя. За, 스키는 юу вэ? Цаана авах нь те цаана. За тэгэхээр цаанаар 스키를 타지 않아요. 타다 одоо суух унах одоо юу гэх гулгах гэсэн утгануудыг бүгднийг агуулдаг нэг юм юу вэ? Үйл үг байгаа гэж та бүхэн ойлгож байна. Тээврийн хэрэгсэл суух гэхийг бас таада гэж ярьдаг. Морь унахыг ч гэсэн таада гэж ярьдаг байна те. Тэгэхээр энэ дээр бас ски таада гэж ярих нэ. 스키를 타다 타지 않아요. юу вэ? Би цанаар гулгадаггүй гэдэг утга болж байна. За тэгмүүдаа 테니스를 치지 않아요. 테니스 юу вэ? 테니스 нөгөө юу гэлээ? газрын теннис гэсэн тийм газрын теннисийг чида гэж ярих нь тийм ээ. За чида цохих гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тоглох гэсэн утгаар энд орж ирж байна гэж ойлгоорой. За тэгэхээр теннис тоглодоггүй гэж орж ирнэ гэсэн үг. За тэгээд 농구를 하지 않아요. 농구를 하지 않아요. юу илээ? 농구 сагсан бөмбөг тоглодоггүй гэж орж ирж байгаа. За тэгэхээр ганцхан 하다 гэдэг үгээр илэрхийлэхээс гадна чида, таада гэх шиний маш олон тэмнүүд өгнүүд байдаг байгаа. Тэгэхээр тэр өгнүүд нь өөрөө бараг 10 хэдэн одоо тийм утга санаа агуулж идэг өгнүүд байдаг учраас та бүхэн толгичигнээс хараад ийм утгатай юм байна гэдэг зөвхөн ойлгоод авах болно гэсэн үг. Тэрийг нэгчлэн цэжлэх шаардлага байхгүй. Тэгээд дараа нь ойлгоцсон учраас би ийшээ оруулж ирэх юм байна шүү дээ. Тэрийг оруулаад ирд юм уу гэдэг ингээд нэг утгачлж бид нар оруулж ирдэг гэж ойлгож болох нь шүү. За 책을 읽어요. 아니에요. 책을 읽지 않아요. 아니요. 책을 안 읽어요. 허이란 자로 орж ирж байна. хоёулангаар бичиж болно. 자, 과일을 좋아해요. 과일을 좋아해요. 과일 юу илээ? 과일 жимс ах нэ тийм ээ. Жимсэн дуртай юм уу гэж асууж байгааз жимсэн дуртай юу гэсэн чинь 아니요. 과일을 안 좋아해요. 아니요. 과일을 좋아하지 않아요. би дургүй гэж тийм ээ. би дургүй. 자, энэ дээр багш нь 좋다 좋아요 одоо гэдэг үгэн дээр 좋아해요 гэдэг хоёр үгэн дээр багш нь харьцуулж одоо авчирсан байна. За 좋아요 гэдгийг маань ерөөхдөө юу гэх яг тэмдэг нэрээр ашигладаг гоё, сайн, юу гэх дуртайгаас эсвэргээр сайн, гоё гэсэн утгыг илэрхийлж идэг. Эсвэргээрээ 좋아해요 гэдэг үг маань дуртай одоо юу гэх би бүр ингээд сайн болчихсон энэ гэсэн утгаа би 좋아해요 гэдгээр илэрхийлдэг байна тий. Тэгэж бас ойлгож болох нэ. За тэгээд энэ хоёр маань ерөөхдөө тэмдэгнэр тэмдэгт үйл үг болоо хувирчдаг байгаа шүү. За энийг бид нар анхаарах хэрэгтэй байна. 방이 좁아요. асуусан 좁다. энэ давчуу юу? жоохон уу гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр 아니요. 방이 좁지 않아요. 안 좁아요. хоёулаа яасан бэ? болж байна тийм ээ. 좁지 않아요. 안 좁아요. За тэгвэл 학교가 멀어요. юу вэ? сургууль чинь хол юм уу? 멀다, хол гэсэн утгатай үг тийм үү? бүгдөө тэмдэг нэр байгаа. За тэгэхээр сургууль чинь хол юм уу гэсэн чи юу гэсэн? 아니요. 학교가 안 멀어요. 학교가 멀지 않아요. хоёулаа болно. хоёулангийн аль нэгийг хэрэглэж болно гэсэн. 친구가 안 착해요. 친구가 착하지 않아요. юу вэ? найз маань сайхан сэтгэлтэй биш ээ. найз маань үнэхээр сайхан сэтгэлтэй биш ээ гэсэн юм хоёр үг болох гэдэг. За тэгээд чакада гэдэг маань сайхан сэтгэлтэй, ан гэдэг нь байхгүй болчих юм бол юу зүгээр сайхан сэтгэлтэй гэдгээр явах нь шүү дээ. За тэгэхээр бид нар нөгөөнийг нэмэх хасах гэдэг зүйлийг амар сайн бодож байгаад өгүүлбэртээ оруулж ирэх зүгээр ахны. За 한국어 교실이 6층에 있어요. 한국어 교실이 6층에 있어요. нэг өсөндөө юу вэ? 한국어 교실이 6층에 있어요 гэдэг чинь солонгос хэлний танхим чин 6 давхарт байдаг уу гэж асууж байгааз 6 давхарт байдаг уу гэсэн чи юу вэ? 아니요. 한국어 교실이 6층에 있지 않아요. 6층에 있지 않아요. хэдэн давхарт байдаг лээ? 12층. 12 давхарт байгаа тийм ээ. За тэгвэл энэ дээр харъя. 자야 하는데 자야 씨 청소해요?
Чи юу вэ? Цэвэрлэгээ хийж байгаа мó гэж асууж байгааз цэвэрлэгээ хийж байгаа мó. Тэгсэн чи юу вэ? 아니요. 자야 씨가 전수하지 않아요. юу вэ? 자야 씨 ерөөсөө цэвэрлэгээ хийдэггүй тийм гэж орж иж байна гэсэн. За хин нэг нь муулахад айгүй ашигтай дүрэн байна уу? Муулахаасаа илүүтэйгээр та бүхэн нөгөө нэг энийг би нэмэх эрэхтэй нэмэх утгатай болгож болох юм байна, сөрөг утгатай болгож болох юм байна гэж та нар яах нь одоо хооронд нь харьцуулж их боддог юугээ тасал ажиллаж үүсэх хэрэгтэй байх нь шүү дээ. За тэгжээж бид нар цаашаа илүү бас юугийн үр бүтээлтэй маш олон зүйлүүдийг мэднэ гэсэн. Ер нь бол тархиа муугар битгий цэнэглээрээ дандаа эргэр цэнэглээрээ хөгтөдөө. За энийг хараад хэдүүлээ. 저는 одоо багш нь юу авчирсан бэ? 부터 안 гэдэг хоёрыг авчирсан байна. Энэ удаад нь хим нэгэн байхгүй байх нь тийм ээ. Ягаад тэгэхээр нэр орж ирээгүй. Нэршил байхгүй болохоор багш нь энэ удаад нь BTS хим нэг авчираагүй шүү. За харъя да. 저는 6시 반에 6시 30분에 일어납니다. 그렇게 되면 뭐 일어납니다. 일어나요. 오케이. 자, тэгээд юу илээ? 아침에 뭐해요? 아침에 өглөөдөө юу хийдэг юм бэ гэж асууж байна тийм ээ. өглөөдөө 저는 7시에 운동해요. би 7 цаг дасгал хийдгээ гэж орж ирж байгааз би 7 цаг дасгал хийдгээ. 그리고 아침을 먹어요. тийм ээ. 그리고 아침을 먹어요. 그리고 되게 гэсэн утгатай гэсэн тийм үү. 자, 도서관에서 몇 시에 몇 시부터 몇 시까지 유해 한국어 공부를 해요. 몇 시부터 한국어 공부를 해요. 자, 딕슨친. 도서관에서 한국어 공부를 9시부터 12시까지 해요. гэж орж ирэх юм тийм ээ. За, энэ хөр ерөөхдөө яасан одоо номын санд 9-өөс 12 цаг хүртэл солонгос хэлнийхэн хичээлийг хийдэг ах юм шүү дээ. За, хичээл хийдэг. 공부 гэдэг маань хичээл ах юм тийм ээ. За, 언제 хизээ гэсэн үг шүү дээ. 언제 점심을 먹어요? гэдэг тийм ээ. 점심 юу илээ? өдрийн хоолоо идэх юм бэ гэсэн чинь 12시 10분부터 яс амар цагтай юм байна те бүр 12 цагт би хичээлээ дуусна 12:10 гэхэд би өдрийн хоолоо идэнэ амар. За өдрийн хоолоо 12:10-аас 12시 50분까지 гэх юм те хэдэн минутын хооронд идсэн хөө амар энэ тийм үү. За тэгээд 50분까지 юу вэ? 점심을 먹어요. гişгээр яах нь хоорч иж болно гэсэн. За ингээд юу вэ? Нэг ясандаа бид нар өдрийн төлөвлөгөө гаргаж чадчихагаас. За ингээд өдрийн төлөвлөгөө бид нар гаргаж чаддаг боллоо шүү. За та бүхэн юу вэ гэхээр нөгөө нэг оройдоо 저는 저녁에 일기를 씁니다. 이니 хэрэгжүүлээрэй хүүхдүүдээ. 일기를 씁니다. 뭐예요? юу илээ? 일기 өдрийн тэмдэглэл гэсэн тийм ээ. өдрийн тэмдэглэл. Одоо ингээд орой болгон та нар өдрийн тэмдэглэл бичиж чаддаг болно. Эсвэл маргаашхан төлөвлөгөөч юм уу бичиж чаддаг боллоо шүү дээ. Юу вэ? Эдгээр дүрмүүдийг ашиглаад би тэдэс тэдэн цагийн оронд тийм хийн. Энийг ингэх юм бол би ийм хийн. Тэнд би тэгнэ. Энд би ингэнэ. Яах нь ижлэхий ярьж чаддаг болж байна гэсэн. За ингээд бүгднийг хэрэгжүүлээд үзээрэй. За 9 дугаар хичээлийн багшийн нүртэл ингээд дуусгая. За бүгдээрээ 10 дугаар хичээл дээр хамтдаа уулзцгаая. Түр баяртай. 안녕.